За энэ өдрийн мэнд хүрхий бүгдэнд нь за бидний эрх ашиг өнөөдөр бол арай бас ингээд хөндөгдөж явж байгаа одоо эрхүүд байгаа юм. Энэ дээр бүгдээрээ анхааралтай хандаад Улаанбаатар хотын нийт 70% нь одоо гэр хороол байдаг. Сэлэв дэд төвд нь шар хад гээд зэрэг олон дэд төвүүд ингээд эхэлсэн. Үүнтэйгээр холбоотойгоор бидний одоо эрх ашиг маш их зөрчигдөж байна. За түрүүний хэлсэнчлэн хүний эрхийн үндэсний комиссд хандаагүй хандсан. Энд байгууллага ерөөсөө огт ажиллаа хийдэггүй. Бид нар хүний эрхийн дүгнэлт гаргаад өгөөч гэхэд бид нар гаргаж өгөх тийм хүмүүс бишээ гэж хариулаад сууж ивэл яах вэ? Энэ уцаар яриад ингээд суугаад байвал. Тэгэхээр энэ иргэний нийгмийн байгууллагууд болон хүний эрхийн байгууллагууд маань маш сайн ажиллаж ээж бидний эрх ашигыг хамгаалнаа. За бидний эрх ашиг яаж хөндөгдөд байгаа юм бэ? Мэдээж Нямбатар даргатай холбогдож байгаа. Нямбатар дарга бидний татврыг даатгалыг нэмэх болохоор 2 хүнээс санал аваад нэмчдэг. Бид нэр 20-30-уулаа 100 хэдүүлээ ингэ гомдчоод байна. Бидний эрх ашиг хөндөгчөөд байна гэдэг хахад бидний тоохгүй байна. Энэ засаг шат чатандаа ерөөсөө энэ Монгол ардын нам бүх захиргааны хамгийн бага нэгжээс ахуулаад ингээд эзэлсэн. Бидний дуу хоолой дээшээ хүрэхгүй байна. Бид нар өчнөө сувагт хэлбэж мөнгө төгрөгөө цуглуулад ярьлаа. Нэгэн ч та нар яаж наа? Нэгэн ч та нар өнөөдөр ямар эрх ашиг чинь хөндөгдөд байгаа юм гэж ярихгүй байна. Адгийн наад зах нь миний өмчийг биш дээ. Хин нэгэн ямар хууль тогтоомжоор ямар жишг үн гаргаад хэдэн метр квадратын хэдэр бодоод байгаа юм бэ гэдгээ би үнэлгээнийхээ тайлантай танилцах хэрэггүй. Ингэж ийм Монголын ардсан нийгэм гэж байдаг юм уу? Гэж нэгдүгээр асуумаар байна. За ардсан нийгэм ингээд ардсан нийгэм байна. Бид нэр ингээд хүний эрхийн хороон тардлаа. Улсын их хурлыг дэрэгдэх хүний эрхийн хороонд бас хандлаа. Ерөөсөө ингээ хариу өгнө. Хариу өгөхөөрөө бүгдээрээ бөөрн хин хариуцагч эзэн байхгүй. За ингээ нийслэл рүү баахан бичиг цаас явууллаа. Бүгд хариуцагч эзэн байхгүй. Нийслэлд явуулж байгаа энэ хөтөлбөр энэ дэд төвүүдийг нийслэл мэдгүй хэн мэдхий. Би нэг бүр удаа дараа сонин сэтгүүлээр ярьж байгаа. Ерөөсөө мэдхгүй хэн мэдхий. Хариуцагч байхгүй, эзэн байхгүй. Тэгээд бүр хүний өмчийн ирэхэд хандсан, халдаад газар шаргийнхаа ажлыг эхэлсэн. Тэгээ бичиг цаас явуулахаар мэддэг хүн нэгт байхгүй. Тэгээд бидний Монгол улсын иргэн өөрөө өмчтэй байх хэрэгтэй. Өмчөө захиран зарцуулах хэрэгтэй, өвлүүлэх хэрэгтэй байдаг. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчигдөхөөр үндсэн хуулиа барина гэд бүр цагаан дээр хараад бичсэн байгаа шүү дээ. Яагаад энийгээ хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ? Энэний төлөө дуурахгүй байгаа юм бэ? За бидний татврын мөнгөөр ерөөсө бидний эсрэг торооллын үйл ажиллагаа явуулдаг. Одоо өнөөдөр намайг ингээ хэлэхээр маргааш нь энэ шуналтаа аваа, энэ ингээд ингэсэн. Иймэрхүү процесс яваад байна шүү дээ. Энд асуудал байна гэхээр асуудалтайгаа тэмцдэг хүн ерөөсө байдгүй. Асуудал дэвшүүлсэн хүнтэй л маргалдаал тэмцэлдэл шорон оронд оруулаад хаагаад боогоод хориод цагдаад ингээд явж байна. Монголын нийгэм өнөөдөр ийм болсон байна. Улс төрийг чи оролдохгүй улс төр чамаар оролдоно гэдэг үг өнөөдөр яг үнэн болцсон байна. Аргагүй ирэхэд бид нар ингээд нэгдээд би энийхээ төлөө нэгдъя. Үлдсэн одоо сэлэвдэд төвийн хэмжээнд 2206 нэгж талбарыг чөлөөлнө гэсэн байгаа. 198 нэгж талбар нь үлдсэн. Тэр хүмүүсийн төлөө би өнөөдөр дуурай сууж байгаа. Ганцхан өөрийнхөө төлөө биш. Үлдсэн тэр сэлэв шархад баян хушуу гэдэг дэд төвүүд бүгд зэрэг эхэлж байгаа. Тэн дээр ч бас энэ эрх ашигуд хөндөгдөж байгаа. Нямбатар дарагт албан тоод явуулна, хариу өгдөггүй, уулздаггүй, уцаа авдаггүй. Иргэдгээ сонсдоггүй, дүлий, сохор болсон ийм төр байх юм. Энийг яаж залруулах юм бэ? Иргэд өөрсдийнхөө дуу хоолойг нэгтгэж иргэдийн нийгмийн байгууллага одоо болохгүй бид нар өөрсдөө төрийн бус байгууллагад явдаг юм уу? Энэ хүний эрхийн үндэсний комиссод удаа дараа ингээ бичиг цаас өгөөд хариу өгдөг газар ерөөсөө алга. Иймэрхүү нөхцөл байдалтай явж байна. За тэгээд ил тод байх гэдэг юм ерөөсөө алга. Засаг захиргааны нэгж байна штэ. Надтай холбоотой асуудлыг шийдэгчээд яагаад надад танилцуулахгүй байгаа юм бэ? Ямар ч бичиг баримт нууц далд ийм хэлбэрт орсон байна. Тэгээд бүгд эргэтгэж байх хэрэгтэй. Тэгэд дэд төвүүд энд өөр үнэлгээтэй явж байгаа. Эдрийг бид нар мэдэх эрхээ шаардахаар шал өөр юм явуулчин заяа. Шал өөр хин хариуцагч нь мэддэггүй, хин эзэн нь мэддэггүй. Иймэрхүү ерөөсөө ингэж албан тоотууд ирдэг болоод байна. Би одоо 1 сараас хойш ерөөхдөө ингэж
үнэлгээнийхээ тайлантайгаас танилцахаас ихсүүлээл надад ерөөсөө ингэж асуудал тулгарч эхэлж байгаа байхгүй юу? Би үнэлгээнийхээ тайлан та яах ч юм бэ гэж асуудаг чи одоо ямар учиртай юм бэ? Гайхалах юм. За. За баярлалаа.